байгууллагатай хамтран цэгээр наадын хүүхдийн бүтээл сэтгүүл хөгжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Ингээд энэхүү төслийн үр дүнгийн баярлалд хүрэлцэн ирсэн зочин төлөөлөгчдөө та бүхэнд танилцуулъя. Чиглэлтэй дүүргийн боловсролын хэлсийн дарга ноён Нэмочир. Чиглэлтэй дүүргийн боловсролын хэлсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Дэлгмаа. Санхүү сайхан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн та бүхэндээ мэдчилгээ төвшүүлгээ соёлын тэргүүний ажилтан Отхон баярын дэглэлд торгууд бүжиг ардын хурлын 10 дугаар их наадмын хүрэл медалийн шагналт Чиглэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэгийн ирээдүйн хамтлагийг та бүхний өмнө урьж байна. Хүүхдүүдийн нараас чаа. За одоо та бүхний өмнө энэ хүс сайхан үйл ажиллагааг нээж өгөх юм хэмээн Чиглэлтэй дүүргийн боловсролын хэлсийн дарга ноён Нэмочир таныг урья. За та бүхэн энэ тийм мэдээлгүй. Тэгээд юуны бас хүүхдүүдийнхаа тэгээд хүүхдүүдэд дэмжиж эцэгчүүдэд төвлөрөх баярлаж байна. 2013-аас 14 оны хичээлээс Чиглэлтэй дүүргийн сургуулийн боловсролын салбартаа ерөөсөө хүүхдүүдэд дэмжих, хүүхдүүдэд туслах юм цөм бодлыг хэрэгжүүлэх ёстой гэдэг ерөнхий зарчим байна. Хүүхдүүдэд дэмжих туслахынхаа цаад хүүхдүүдийнхээ бүтээл сэтгэх боломжийг олгох ёстой байна. Ингэж үйл ажиллагаа чиглүүлж ажиллаж эхэлсэн. Тэгээд яг энэ олон сургуулийн боловсролын салбарт ажилладаг олон төрлийн байгууллагууд, олон судлаачдын хэрэгжүүлж байгаа санааг дандаа л хүүхдүүдийнхээ сэтгэх бүтээх боломжийг олгох чиглүүлж одоо дэмжиж оролцож ингэж ажилласан юм байна. Тэгээд үүний үр дүн энэ бидний бодож барьж ажилласан одоо олон бодлого шийдвэрүүдийн бодлого хөтөлбөрийн үр дүн бол өөрөөр юм байна гэж харж байна. Яагаад гэхээр хуучин бид нар төслөн гэхээр
хэлцаад болсон самбар одоо стикерийг үжигсэнд ирээд хатдаг байсан. Өнөөдөр мянган өөр бүтээл, мянган шин санаа мөрийч бай, сарийч бай, муухайч бай, сайхч бай бүгд хүүхдийн гараар бүтээгдсэн хүүхд бүтээсэн мянган өөр шийдэл байгаа. Энэ өөрөө өнөөдрийн энэ орчныг амьд болгож энэ өнөөдрийн мянган өөр санаа гаргаж ирж байгаагаараа өнөөдрийн үжигсэл онцлогтой. Өөрөөр хэлбэл багш нар маань хүүхдийн сэтгэх боломжийг нь олж өгч санааг нь олж өгч. Тэгээд түүний цаана хүүхд өөрөө бүтээж байгаа балыг өнөөдрийн үжигсэл өнөөдрийн энэ үр дүнгийн баяр харуулж байгаа. Тэр юмыг дэмжиж байгаа хамгийн гол цөм мас нь мэдээж эцэгчүүд тэгээд хүүхдүүдэд дэмжиж хүрэлцэн гэсэн эцэгчүүдэд маш баярлалаа гэж дахин хэлье. За тэгээд мэдээж таавал бас хүүхдүүдийнхээ цэцэрлэгээр явдаг. Өнөөдөр чиглэлтэй дүүгийн бүх цэцэрлэгүүд дандаа хүүхдийн бүтээлээр очнод авчулсан байна. Дандаа хүүхдийн бүтээл. Багш нар нь дэмжиж оролцсон, эцэгчүүд нь хамтарч оролцсон. Тэгээд дандаа хүүхдийн гараар хүрсэн юм бүтээл. Хүүхдийн бүтээл өөрөө энэ сүлжээний орчинд байна гэдэг хүүхдэд маш их урам итгэлтэй байдаг. Хүүхд өөртөө итгэлтэй болохоор өрөөлөсчийгээ хүндэлдэг. Тийм учраас хүүхдүүд багаар ажиллах чадвартай юмыг хийж бүтээх гэсэн хүсэл тэмүүлэлтэй болж өгсөн. Бидний бас энэ 3-4 жилийн хугацаанд хийж гэрж үсэн ажлуудын үр дүнээс харагдаж байгаа. Тэгээд бид нар энэ бүтэн сайн өдөр 22-ны өдөр чиглэлтэй дүүр бол одоо хотын соёл бид сайн сайхан дагуулсан яриатаагаар иргэдийнхээ баярыг энэ иргэдийн баяр энэ мянган бүтээлийнхээ үзэсгэлэн бид нар 5-аас суулгахаа үүдний талбайд гаргаж бас олон нийтэд сурчлах болно. Тэгээд та бүхнээс дэмжиж хамтарч байгаа. Тэгээд энэ бүхнийг хийсэн цэцэрлэгийнхаа удирдлагууд багш нарт бүгд очоод маш их баярлалаа. Монголын ирээдүйн хамтын талбайгаар шууд баярлалаа. За энэ ч дараагаар маш их баярлалаа. За аливаа зүйлийг санаачилж эхлүүлнэ гэдэг маш том зориг бас сэтгэлийн хүч юм. Тэгээд энэ үр дүнтэй сайхан ажилтныг одоо үр дүнд хүрсэн багш нар бид нар хүүхдүүд эцэгчүүд та бас юу таацтай вэ? Ингээд энэ хүү төслийг санаачлан хэрэгжүүлэгч сургуулийн өмнөх боловсролын шинжилгээ төрийн бас байгууллагын тэргүүн хорлоо багшийг тайлбаргаасаа танилцуулна гэж урьж байна. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан мянган бүтээлээр ажилласан энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө манай цэгэр наадмын төслийг талархан хүлээж аваад дүүргийнхаа 3,000 хүүхдэд хүргэж чадсан чиглэлтэй дүүргийн боловсролын хэсгийн хамт олон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. За манай цэгэр наадмын хүүхдийн бүтээл сэргээ хөгжүүлэх төсөл маань анх одоо 2010 оноос эхэлж санаачлагдаж 3 жилийн хугацаанд одоо боловсруулах гэж гисэн байгаа. Тэгээд 39 цэцэрлэгийн дашмаа багш маань бид нар хамтарч одоо хүртээмжийн дээшлүүлж хүүхэд нэг хүргэх зорилгоор одоо 2015 оноос эхлэн энэ цэгэр наадмын төслийг санаачилсан одоо хэрэгжүүлж эхлэв байна. За төслийн маань гол зорилго гэвэл цэгэр наадмын цэг ашиглан хүүхдүүдэд бичвэр хийхээс гадна хүүхдийн бүтээл сэтгэлээ хөгжүүлэх ийм зорилготой. За бид нэр энэ цэгэр наадмын төслийн хүрээнд 8 том зорилтыг дэвшүүлэн ажилласан байгаа. За энэ зорилтод хүүхдүүдийн хувьд мэдээж одоо гарын жижиг хүчийг хөгжүүлэх, зурж бичиг даалгавар болгох, за бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх, бүтээлийн сантай болгох, улмаар одоо хүүхдийн бүтээлийн сангаар дамжуулж бие чадна гэсэн энэ итгэлийг олох ийм зорилтыг агуулсан байгаа. За харин багш нарын хувьд за энэ цэгэр наадмын бичвэрийн нэвтрээр дамжуулж
одоо хүүхдийг нийгмийн байдлаар хүүхдийн оюун ухаан сэтгэлгээ цогц байдлаар хөгжүүлэхээс гадна за энэ хүүхдийн за багш нарын хувьд одоо бичвэрийн дэвтрийг байдлыг тогтооход хаандаа ашиглах за сургалтын зөв хөтөлбөрөөр нийгмийн байдлаар одоо хүүхд хөгжүүлэхдээ ашиглах агсан түвшний үнэлгээндээ ашиглах зэрэг зорилтуудыг тавьж ажилласан байгаа. За бид нар энэ төслийн хүрээнд чиглэлтэй дүүрэгтэй 3 удаа томоохон сургалтыг зохион байгуулсан байгаа. За юу гэхээр энэ төслийг хэрхэн яаж амжилттай үр дүнтэй хэрэгжүүлэх вэ? Хэрхэн яаж хүүхдүүдэд хүргэх вэ гэдэг үүднээс 10 сургалтуудыг одоо зохион байгуулж ажилласан. За түүнчлэн одоо цэгээр наадыг хүүхд хөгжүүлэх 40 агшин гэдэг энэ 10 гарын авахаар бас багш нараа хангаж ажилласан байгаа. За түүнчлэн төслийн хугацаанд бид зөвхөн туслах банк гарч одоо зөвхөн туслахаар ажилласан байгаа. За 2016 оны 1 сарын 8-наас 18-ны хүрээнд одоо энэ зөвхөн туслах банк маань ажилласан. За зөвхөн туслахаар ажиллаж байгаа явцад юу гооч илрүүлсэн бэ гэхээр тодорхой хэмжээгээр энэ цэгээр наадын төслийг хэрэгжүүлэхэд ямар одоо буруу ойлголт байна, ямар дутагдал байна гэхээр одоо оож илрүүлж засал залруулж ажилласан энэ нэгдүгээр бичвэрийг палмасраар ч өнгийн бодлоор хийлгэсэн байсныг бид нар зөвхөн балын харандаагаар ажиллагчдад зөвлөмжийг өгч ажилласан байгаа. За түүнчлэн бичвэрээ хийхгүйгээр шууд бүтээл болгох ч юм уу тийм ээ. За тэгвэл бичвэрийн завсар зайд нь зураг зурж гэдэг юм уу иймэрхүү бас дутагдлуудыг олж илрүүлж зассан. За ингээд зөвхөн туслах баг маань амжилттай ажилласны үндсэндээ багш нар маань одоо нэгэн сайн одоо ойлголтыг хүлээж авсан юу гэхээр бас хүүхдүүд маань бүтээлийг хийхдээ палмастер ашиглаж бас зурж бичижсэн. Тэгэхээр энэ палмастерыг ашиглахгүй өнгийн бодлоор ашиглах гэдэг ойлголтыг бас мэдэж авцаасан байх жишээтэй. За ингээд шалгуултын үед ажил маань бүтэн 7 сарын хугацааны дараа буюу энэ 5 сарын 3-наас 10-ны хооронд явагдсан байгаа. За манай шалгуултанд төсөлд хэрэгжсэн ахлах бэлтгэлийн 58 бүлгийн багш нар хамрагдсан. За энэ шалгуулт хийгээ явж байгаа төслийн маань үр дүн одоо маш сайн харагдчихсэн. Юу гэхээр зөвхөн цэгээр наадын бичвэрээр зурлаг зурвуулж бүтээл хийхээс гадна багш нар маань олон сайхан шин шинэлэг хэрэглэгдэхүүнүүдийг санаачилж хийсэн байсан. За та бүхэн хэрэглэгдэхүүнүүд зургийг дэлгэснээс харжээ. За хүүхдүүд маань зөвхөн одоо тэр бүтээл сэтгэлгээ маш олон одоо хэрэглэгдэхүүнийг ашиглаж бас хөгжүүлсэн байгаа. За багш нар маань ажил тэмдэглэж хөтлөж агшин түвшний судалгаандаа бас нэлээд сайн ашигласан байсан. За энэ бас нэг сайн туршлагыг онцолж хийгээд 108 дугаар цэцэрлэгийн багш Орон сайхан багш маань одоо хүүхдийн бүтээл болгон дээр цөм хөтөлбөрийн сургалтын одоо цөм хөтөлбөрийн хүрээнд байдаг нөгөө чадамжуудтай холбож өгсөн байсан. Энэгээр маш онцлог байсан. За түүнээс гадна 39 дугаар цэцэрлэгийн багш Мягмар Сүрэн багш хүүхдийн бичвэрийг төрсөн зурах, бодох, за зохион бүтээх, ярих, тайлбарлан таниулах гэдэг юм уу бас нэлээд олон ингэж чадамжтай хүүхдүүдийг энэ төслийн хугацаанд сургасан ийм сайхан судалгааны ажил хүртэл хийсэн байсан онцлог харагдаж байсан. За ингээд түүнээс гадна багш нар маань хүүхдүүдийн оюун ухаан сэтгэлгээ нийгмийн байдлаар буюу зохисоор хөгжүүлсэн харагдаж байсан. За тухайлбал зурж төслөх чадвар, за тоол тийм ээ математикийн энгийн төсөөллийг хөгжүүлэх энэ чадамжуудыг хөгжүүлсэн. За мэдээж хэрэг зурж бичихээс гадна одоо хайртай хүмүүсийн дурсгах, зориулах, гэх мэтлэн одоо сэтгэл хөдлөл мэдрэмжийг бас хөгжүүлж чадсан ийм онцлогуд харагдаж байсан. За түүнчлэн багш нар маань хөгжүүлэх үйл ажиллагааныхаа сэдвтэй холбосон олон сайхан арга туршлагыг нэвтрүүлж ажилласан байсан. За бүр бүтээлийн цэгээр наадайгаар холбож хийсэн бүтээлийн бодит юм биш наамал бүтээл хүртэл болгож ийм одоо олон сайхан санаачлагтай ажилласны үр дүнд өнөөдөр цэгээр наадын төсөл маань
ийм сайхан үр дүн хүрээд ажиллаж байгаад бас баяртай байна. За түүнээс гадна эцэгхийн оролцоог нэмэгдүүлсэн. За энэ 170 хот зэргийн туршлага байна. Бүр эцэг болгоно хүүхдийн таних тэмдгээр ингээд оролцоог нэмэгдсэн идэвхжүүлж ингэж сайхан ажилласан байсан. За өдөрлөг арга хэмжээг зохион байгуулсан, эцэгийнхээ сан сэтгэлийг авсан ийм олон сайхан ажлуудыг хийсэн байна. Мөн миний болон бүр мянган бүтээлийн үзэсгэлэн хүртэл ингээд цэцэрлэг дээр зохион байгуулаад хүүхд болгоныхаа бүтээлийг үйлчлэн хүртэл ийм сайхан арга хэмжээг зохион байгуулсан байсан. Маш сайхан байсан. За энэ бас 80 бод зэргийн арга зүйн сайхан туршлага байна. Юу гэхээр одоо тухайн 80 бод зэрэг дээр бүр таазнаас ингээд хүүхдтэйгээ бүтээлийг үйлчлэн үүдэнд нэм урлан гаргацсан гэх мэт хүн ямар ч эцэг их хүүхэд ороод ирсэн цэгээр наадыг төсөд яаж ийм гэдэг ийм сайхан уур амьсгалыг мэдрүүлж ажилласан байсан. За ингээд бид нар тодорхой хэмжээгээр 58 бүлгийн 51 багшаас судалгаа авсан байгаа. Судалгааны үр дүнгийг товчхон танилцуулах юм бол өмнө хүүхдүүдийн 400 шугамтай төвлөрдөө зурдаг зураас бичдэг байсан. Харин энэ жилийн жинхэнэ дүүргийн хэмжээнд одоо цэгээр наадыг бичвэрээ ашиглаж зурдаг зураас хийж зурж бичиг одоо чадварыг эзэмшиж байгаа. За тэгэхээр ийм болохоор харьцуулаад харахад хүүхдүүдийн хувьд цэгээр наадын төвлөрийг сонирхон ажиллаж байгаа энэ байдал 88% маш ихээр одоо сонирч байсан гэсэн юм үр дүн төрсөн байгаа. За хэл яриаг хөгжүүлэх, математик сэтгэлгээ хөгжүүлэх, гарын жижиг хөгжүүл, зурж бичиг чадамжийг олох энэ бас боломжууд 75-аас 92% байна гэж багш нар маань үнэлсэн байгаа. За түүнчлэн зам байдал харилцаа хөгжүүлэх, бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх, зурж бичлэх чадамжийг хөгжүүлэх энэ боломжууд 76-аас 98% байна гэдгийг бас харагдсан байгаа. За давхар манай багш нар одоо байгалийн октод судалгаанд 65% ашиглаж чадсан, 78% агшин түвшний үнэлгээндээ яг энэ цэгээр наадыг бичвэрээ ашигласан ийм сайхан үр дүн гарсан. За ингээд төслийн үр дүнг товчхон танилцуулсан бол мэдээж зурж бичлэх чадамж одоо маш өндөр хөгжсөн байгаа. За түүнчлэн математик сэтгэлгээ хөгжсөн. За тайлбарлах ярих энэ одоо хэл ярианы хөгжил бас тодорхой хэмжээгээр чадамжийг нээжлүүлсэн. За бүтээл сэтгэлгээ хөгжүүлсэн байгаа. Та бүхэн энэ зургаас харахад ганцхан хоёрхан цэгийн хослол энэ ганцхан зурагсыг 15 янзын дахин давтагдшгүй дүрс болгосон 12 янзын дахин давтагдшгүй ирээдүй болгосныг та бүхэн харж байгаа. Тэгэхээр энэ нь хүүхдийн маш одоо их бүтээл сэтгэлгээ хийж байна. За энэ тэгшинтэй төвсийг хүртэл амьд болгосон байгаа хүүхдүүд маань. За ингээд хүүхдийн сэтгэн бодох чадвар, бүтээл сэтгэлгээ нэлээд сайн хөгжсөнийг нотолж байгаа. За багш нарын хувьд бол мэдээж өнөөдөр хүүхдийн ачаад их байгаа 50-аас 70 хүүхэд нэг ангид байна. Тэгвэл магадгүй өмнө 50 хүүхдийн дэвтэр дээр бас зурдаг зурж өгдөг байсан бол өнөөдөр бичвэрийн дэвтрээр бэлэн энэ дэвтэр дээр хүүхдийн зурдаг бичвэл ийм боломжтой болсноороо багш нарын ажлыг хөнгөвчилж чадсан ийм онцлогтой байгаа. За түүнчлэн хүүхдийг одоо аливаа бүтээл хийж авах нь ажиглаж тэмдэглэх судлах ийм боломжийг олгосноор даваа байгаа. За ингээд манай өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Анхааруулсанд хандсан баярлалаа. За энэ бүсийг санаачилсан хорлоо багштай болон чиглэлтэй дүүргийн боловсролыг хэлсэн болон багш нар хүүхдүүдтэй дахин халуун баяр хүргье. За энэ хүүхдийн баяртай зориулсан манай чиглэлтэй дүүргийн 30 нэгдүгээр цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд та бүхэнд мэдчилгээ төвшүүлгээр хүрэлцэн ирсэн байна. Манай 39-ийн шилдэг хүүхэд маань ихрийн дүүмэн гэсэн дуугаар та бүхэнд мэдчилгээ төвшүүлэх юм байна.
бүхэндээ баярлалаа. За энэхүү ажлыг санаачилсныг хэрэгжүүлнэ гэдэг маш том ажил байдаг. Энэхүү олон сайхан баялаг бүтээлийн ард энэ их хүүхдэд гарсан ахиц амжилтын ард мэдээж манай багш нарын баялаг их арга зүй дуршлаг сэтгэл хүч байдаг билээ. Ингээд энэхүү төслийг одоо маш амжилттай бас хэрэгжүүлсэн тэргүүний багш нарынхаа сэтгэлийг сонсъё бүгдээрээ. Ингээд энэ хүн тайзнаа Чингитэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгийн багш Их Бэлэг, Чингитэй дүүргийн 9 дугаар цэцэрлэгийн багш Үлзий Жаргал, Чингитэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгийн багш Оргил сайхан багш нарыг хүндэтгэн урья. За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За би энэ төслийн хүрээнд хүүхдүүдтэй одоо сургалтыг хэрхэн зохион байгуулснаа одоо цэгээр амилсан улсын нэртэйгээр эсээ бичсэн байгаамаа. Энийг та бүхэндээ төлөвлөе. Ангаа хай үр минь алганд буусан очихын минь аавын бяцхан үрс минь ашид мөнхийн цэцэг хэмээн эрхэхэн үр минь эрхэс оддын илчхэн минь ээжтэй заяасан эрдэнэсхэн минь эрвгэр жаахан бязуухай минь нэрийг нь таних найрагчийн бяцхан үрсэд зориулсан энэ мөртүүд санаанд орж байна. Тийм ээ, хүүхэд гэр бүл аав ээжтэй амин эрдэнэ голомт залгах үр хүүхэд нь улс орондоо радио хөгжлийн үнд суурь болж байдаг. Тэгвэл хүний хөгжлийн үнд суурь нь балчир багнаас нь тавигддаг. Хүүхэд аз жаргалтай, баяр баясгалантай, дуртай хөгжилтэйгээр суралцах үед оролцсон тэр үед өөрсдийн бүхэл боломж чадвараа дайчлан илүү бүтээчээр суралцдаг хэмээн боловсрол шинжилгээ ухааны сайд ганц төмөр хэлсэн байдаг. Тиймээс багш хүүхдэд янз бүрийн мэдлэг эзэмшүүл хийхээс илүүтэй төрөлхийн суралцах хүслээр үзэл дур сонирхол баяр баясгаланг нь хадгалан батжуулах орчинтойгоо идэвхтэй харьцаж өөрөө судлан шинжиж учир холбогдлыг нэм олоход дэмжлэг туслалцаа үзүүлэх нь өнөөгийн нийгмийн бодит одоо гол хэрэгцээ болж байна. Цэцэрлэгийн багш нар хүүхднийг бүрийг хөгжүүлэхэд сургалт хөгжүүлэх үйл ажиллагааг төрөл бүрээр зохион байгуулдаг хөдөлмөрч хүмүүсээ. Түүний нэг хэлбэр нь цэгээр наадын бичвэрийн дэвтэр нь хүүхдийн бүхэл чадварыг хөгжүүлэхэд багш нарт хэрэгтэй гарын авлага болж чадж байна. Цэгээр наадын бичвэрийн дэвтэр дээр хүүхдүүд анх ажиллахдаа учраа олохгүй зөвхөн цэгээс цэг хооронд холбож зурах, өөртөө итгэлгүй болж багшийн дэмжлэгийг авах хэрэгтэйг байдлууд хандлага ажиглагдаж байсан. Мөн үүсгэсэн дүрсээр зураг зурулахад навч шүхэр гацуу гэх мэтийн жижигхэн зүйлсийг маш жижигхнээр дурсалж юу зурснаа нэг үгээр тайлбарлан илэрхийлж байсан. За жишээ нь Ч гэдэг хүүхэд маань дэвтрийн нөхөөр уйлчихдаг том алгнуудыг эргэлдүүлж ийшээ тийшээ харан багшаас дэмжлэг хүссэн харцсан гэж унагдаг байсан. Тэгэд би багшаа чадахгүй байна гэж уйлж идэг хүүхэд байсан. За багшийн зүгээс хүүхднийг бүртээ анзаарчлаа ажиллахад анхаарч юу зурсан болохыг асууж ярилцах, цаашаа урамшуулах, олон янзаар сэтгэл зургалтанд дэмжлэг үзүүлж ажиллаж байсан. Хүүхдүүдэд тусгай сэдвүү өгч зурулах, өөрсдөө нь чөлөөтөр сэтгэх боломжийг олгох